маань минь одоо ирж явж байгаа. Гэл машиндаа суугаад ачаануудаа бүжийн тавьсан гэрийн зүг явжээ л. Охтод маань ээжтэй зориулаад гомдол шүлэг хийсэн байгаа гэсэн намайг их л замдаа ядарч иж байгаа гэж бодсон юм шиг байгаамаа. Онтаа л ирсэн л дээ. Тэртээс охтод маань бүгдээр хичээлдээ явцсан. Там охиныхаа хийсэн амттай хчин горилтай шилийг идчихээ. Ачаануудаа гаргасан, замдаа идмэгсэн бүх юмнуудаа гаргаад тавьчихлаа ширээн дээрээ. Тэр он манай хоёр дахь охин хичээлээс ирсэн. Ээжигээ сансан юм шиг байгаамаа. Уншээд байгаа. Итгэх өдрийн дотор их л сансан юм шиг байгаамаа. Бас. Тэгээд тань битээ ямар ч гэсэн банк руу явах дотор ажилтаа байсан бичиг баримтын онцлогаад банкн дээр хурж ирээд нэлээд удаа боллоо. Нэлээд очиртэй байлаа. Ажил маань зөвхөн банкар шийдэх юм байна. Бас өөрийн газар явах шаардлагатай болсон. Нэлээд олон өдөр авах юм шиг байна. Гэрлүүгээ явах самдаа нэг гоё амттай Монгол хоолой хийж чадаад буудан дортой юм чинь. Тэгээд автотойхын дуртай амттай гэсэн бууз хийгээд марж авахар гэрийн ажил дэлгүүлээ явсан. Монгол мөнгөөр 25,000 төгрөг болоо 1 кг байсан. Тэгээд ямар ч авахтаа нэг хил хагас аваад тэрийг нэг 2 удаа хийчихсэн шүү. Аим байна. Хаяад нэг амт. Тэрний би боохондоо сүүлдээ хараа илүү гоё амттай, илүү гоё юм шиг санагдаад. Ер нь Монгол хүн болохоор тэгдэм болоо. Орж ирсэн ер нь эндхийн казакууд эндхийн хүмүүс ер нь сүүл хийхгүй. Ямар ч гэсэн би бууцандаа сүүл хийдэгтэй. Тэгээд маги соус хийдэг. Давс хийдэг. Тэгээ ус юм бураалаа тэгээд ер нь эндхийн хүмүүс казак хүмүүс болохоор миний бууцанд дуртай байдаг. Аймаг гойшилтэй, гоё амттай гэх. Тэгэхээр ээжигээ дөрөөсөн бас амттай хоол идэв чи байгаамаа. Тэгээ юм чигсэн чигээд 4 жигнөр л бодсон. Тэрийн хүмүүст тааруулаад бага хүмүүс имэйлээр явсан байгаа. Томхон томхон дөрөвлөнө болгоод гоёсан бод маань ч гэсэн амттай хоол их дуртай хүндээ би. Тэгэл жоохон марилэг байгаа юм болоо. Одоо нэр маргаачнаа цэглээд турнаа. Намайг дэмжээрэй. Тэгээд нэг сайхан байна да. Ус дүүргээд, давс хийгээд тэгээд тусан орсон байгаа. Их хүмүүс ер нь давстай усан. Манай монголчууд ч гэсэн бас давстай усанд ордог байх шүү. Хэмжээ нь давстай усанд орохоор одоо тий нэг бодлын бүх юм хаван маань нэг бодлын бас ингээд жоохон хил ам ямар нэг юм алга болгодог гэж би бас боддог. Тэгээд ингээд байнда ус дүүргээд 2 удаа энэ болохоор нэг жанц давс гэж хэлэх үү. Тэг том ширхэгтэй давс хийдэг байхгүй. Энийг бас хоолнд хэрэглэдэг. Давстай бэнтэй усандаа маа сайхан амарсан. За бүгдээр нь баярлалаа. Маргааш өнөөдрөөс илүү сайхан өдөр болох бай. Хайртай шүү. I love you. I kiss you.